Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний танилцуулах сэдэв бол хичээлийн судалгаа гэж юу вэ гэдгийг бэлтгэлээ. За, ээлжид хичээлийг чанартай үр дүнтэй сайн зохион байгуулахын тулд хичээлийн судалгаа хийх зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгвэл хичээлийн бүтэц маань өөрөө ээлжид хичээлийн өдөр тутмын хичээл дээр суйрлаад хичээлийн судалгаа, хичээлийн шинжилгээ хийж ээлжид хичээл чанартай үр дүнтэй болдог байна. За, тэгвэл хичээлийн судалгаа гэдэг нь болохоор суралцахыг сайжруулахын тулд багш нар хамтран ажилладаг судалгаа хөгжлийн үйл явцыг хичээлийн судалгаа гэдэг бол мөн суралцахыг багшлахыг хамтран судлаад туршлага солилцоод хамтран төлөвлөх мэргэжлийн яриа хэлэлцүүлэг хийх сайжруулахыг зэргийг хичээлийн судалгаа гэж нэрлэнэ. За, хичээлийн судалгаа нь дараах байдлаар ангилна. Нэгдүгээр судлагдсан суурилсан хичээлийн судалгаа, сургууль суурилсан хичээлийн судалгаа гэж хоёр ангилна. Судлагдсан суурилсан хичээлийн судалгаа маань судлагдсан бүрээрээ тухайн хичээлийг сонгоод хичээлийн судалгаа хийдэг бол сургууль суурилсан хичээлийн судалгаа маань багш нарын хамтын үйл ажиллагаан дээр тулгуурладаг байна. За, хичээлийн судалгааны маш олон алхамт загварууд байдгаас миний сонгож авч танилцуулж байгаа нь 6 алхамт загвар юм аа. За, тухайлбал 6 алхамт загварын нэгдүгээрт нь тухайн сургууль дээр хичээлийн судалгааны бүлэг байгуулна. За, хоёрт нь болохоор суралцахын бэрхшээлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн сурагчдад ямар дутагдaltaй зүйл тулгарч байна, алдаатай зүйл тулгарч байна гэдгийг тодорхойлно. За, гуравт нь болохоор хичээлийн судалгаа хийх төлөвлөгөөгөө гаргана. Дөрөвт нь тухайн хичээлийн судалгааг заах багшаа сонгож хамтран ажиллана. За, тавт нь болохоор хичээлийн үнэлж өөрчлөх, засан сайжруулах үйл явц хийгдэнэ. Зургаат нь өөр нэг багш ялгаатай бүлэг зааж туршиж хэрэгжүүлэх үйл явцыг сонгож авсан байгаа. За, хичээлийн судалгааны үйл явц маань дараах мөн алхмуудтай. Үүнд болохоор нэгдүгээрт нь ажиглалтын өмнөх уулзалт хийнэ. За, энэ өмнөх уулзалтаар хичээлээ төлөвлөн ямар хичээл заах вэ гэдгээ ярилцаад наривчлан хэлэлцээд ямар багшийн хичээлийг заах вэ гэдгийг нь мөн хэлэлцэж тохиролцсон. За, үүний дараагаар хичээл заах ажиглах үйл явц эхэлнэ. За, энэ хичээл заах ажиглах үйл явц маань судалгаад хичээлийн ажиглалтыг явуулан тухайн судалгаанд хичээлээр чухам юуг нь онцолж ажиглаж байгаа вэ гэдгээ тодруулна. За, тухайлбал тухайн багшийн үйл ажиллагааг ажиглах уу, сэтэлжүүлэлт ажиглах уу, самбар ашиглалтыг ажиглана. За, сурагчийн дэвтэр хөтлөлт, багшийн чиглүүлэх асуулт, за мөн асуулт даалгаврыг хэрхэн ажиллаж байгаа байдал зэргээр нь ажиглалт хийж болно гэсэн үг. За, мөн ажиглалт хийх явцдаа манай Монголд уламжлалт болгон зохион байгуулдаг хосоор суух, багаар ажиллах гэх мэт олон суудлын хэлбэр байдаг бол түүнээс гадна мөн дигналам, параллел гэх мэтчлэр тойрог хэлбэр гэх мэтчлэнгээр маш олон суудлын хэлбэрүүдийг зохион байгуулан ажиллаж болно. За, мөн хичээлийн ажиглах явцдаа ажиглалтын хуудсыг бэлтгэн. За, тухайн хүүхдүүдийн чадварыг судлах гэж гин үү, эсвэл багшийг ажиглах гэж гин үү, багшийн дэвшүүлж байгаа асуултыг ажиглах гэж гин үү гэх мэтлэнгээр олон ажиглалтын хуудсыг хийж болно. За, тухайлбал сурагчдын зан үйлийг ажиглах гэж байгаа бол зан үйлтэй холбогдуулсан хүснэгтийг бэлтгээд түүнийхээ дагуу ажиллана гэсэн. За, ангийн сурагчдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлгээ өгөх хуудас байж болно. Энэ нь болохоор сурагчид тухайн хичээлийн үйл явцад хэрхэн яаж оролцож байна вэ гэдгийг 1-5 хүртэлх оноогоор бас үнэлж болно гэсэн. За, мөн дараах санал болгож байгаа зүйл нь самбар төлөвлөлтийг ажиглаж болно. Яагаад гэх юм бол самбар төлөвлөлт багшийн тухайн хичээлийн бүтэц зохион байгуулалт, хүүхдүүдийн хийсэн үйл ажиллагаа, шинжилэн судалсан байдал нь бүгдээрээ самбар төлөвлөлтөн дээр товч тодорхой харагдчихдаг учраас самбар төлөвлөлтийг мөн ажиглаж болно. За, хичээл сайжруулах үйл явц нь бас тодорхой алхмуудтай байдаг. Сайжруулах үйл явц хийх эхний алхам маань болохоор хөтлөгч хичээлийн судалгааныг хийхийг эхлүүлнэ. За, тэгээ энэ нь болохоор зорилго болон зорилтын талаар тодорхой мэдлэгтэй буюу мэдлэгийг эзэмшсэн хамгийн туршлагатай багшийг сонгож авч хөтлөнө. За, дараа нь хоёр дахь алхам нь болохоор хичээл заасан багш ярина. Хичээлийнхээ үйл явцыг болж өнгөрсөн талаар сэтгэгдлээ хуваалцна. За, гуравт нь болохоор асуулт хариулт явуулна. Хэлэлцүүлэгт амжилттай оролцохын тулд ажиглагчид хичээл заасан багшаас тодруулах зүйлээ асууж болно. За, дөрөвт нь болохоор ажиглагчид ярина. Ажиглалт хийсэн тэмдэглэлийнхээ дагуу ээлж дараагаар ярих бөгөөд хичээл заасан багшийг шүүмжлэлээр болж болохгүй мөн бүтээлч байдлаар нэмж засан сайжруулах талаар анхааран ярилцсан. За, хамгийн сүүлд нь дүгнэн ярилцаж буюу дараа энэ хичээлийг яаж засан сайжруулах вэ гэдгийг нь дүгнэн ярилцсанаа.
За мөн хичээлийн судалгааг баримтжуулж авна. Хичээлийн судалгааг баримтжуулж авах нь одоо маш их үр дүнтэй бөгөөд дараагийн хичээлийг зохион байгуулахад ашиглагддаг. За тухайлбал хичээлийн төлөвлөгөө, тараах материал, хэрэглэгдэхүүн, видео, за багшийн тэмдэглэл гэх мэт зүйлүүдийг одоо баримтжуулж авснаар хичээлийн судалгааг дараагийн хичээл дээр хэрхэн яаж засан сайжруулах вэ гэдгээ төлөвлөж болно. За өнөөдрийн миний бэлтгэсэн материалын их сурвалж нь болохоор оюун цэцэг багшийн насан туршийн суралцгаа гэдэг номыг ашиглаж материалаа бэлтлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.